30 10 3 2 1 заарлаа. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3 дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм мөндөд сонсогч үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд өнөөдөр 2025 оны 6 сарын 23-ны өдрийн 12 цаг тэг минут ажлын эснээр манай өдийн хачир нэвтрүүлэг эхэлж байна. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа тим өрөөтэй тим байгууллага. За тим өрөөтэй тим байгууллага ажиллаж байна. Студид хөтлөгч угнаа, хөтлөгч Эрика болон найруулагчаар ангарганаар ажиллаж байна. Өдрийн мэнд Эрика. Өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан. За өнөөдрийн манай өдийн хачир нэвтрүүлгээр хайрын түүх сэдв орж ирж байгаа. За хүн болгонд одоо хайрын түүх үйдэг. Тэгэхээр хайрын түүхээрээ ингэж алдаршсан тохиолдол хэд байдаг бол эсвэл алдарны төмс хүрсэн хүмүүс зөвхөн хайрын түүхээрээ дэлхийд даяараа ингэж түүхэнд үлдсэн тохиолдол хэд байдгийг бол гэхээр нэг цөөхөн биш баг. Гэхдээ бас их олон биш баг тий. Өнөөдөр бид нэлээд зартай хайрын түүх орж ирсэн байна тийм ээ. За ингээд хайрын түүх улс орноо чөлөөсөн дарангуйлагч хосын зартай хайрын түүх гэж. Улс орноо чөлөөсөн дарангуйлагч хосын тэгээд зартай хайрын түүх гэж байгаа шүү. За Филиппиний төрийн эрхийг 21 жилийн турш барьж эцэст нь сонгуулийн лөөр улс төрийн докторгүй байдал хүний эрхийн зөрчлүүдээр дээр нэмээд гэр бүлийнх нь хэрээс хэтэрсэн тансаглал зэрэг нь Фердинанд Маркосыг 1986 төрийн эрхээс хүчээр татан буулгахад хүргэсэн гэж. За өнөөдөр бол мэдээж энэ улс төр хүний тухай яригдана. Гэхдээ улс төр ярихгүй. Улс төр хувийн ашиг сонирхол, хайр сэтгэл гурвын одоо хослол гэх юм уу? Ингээд энэ гурван юуны хослол нь нийлдээд яагаад энэ зартай хайрыг төгсөн сэдвэр болов гэдгийг ярьж өгч байна. За Фердинанд гэх залуу Имельда Ромаулдес гэх бүсгүйд унан тусам дуурлаж эхнэр хүүхдээ орхин байж гэрэлснийг нь. За дээрэс нь гоо үзэсгэлэнгээрээ дэлхий шагшигдсан энэ эмэгтэй хэрхэн эр нөхрөө хурцлж улс төрийн давцанд өөрийнх нь хуудас бэлэг тэмдэг нь болж их мэдл төрсөн тухай хайрын түүхийг ярьж өгнө. За дэлхий дээр нэрийг нь сонсоод одоо ч ард иргэд айдас хүчтэй бүрэн автдаг аимшигтай хэрцгий догшин суудаг шунхай эрх мэдэлтэй бүрэн живчгсэн олон даргуулагч байсаар ирсэн. За тэгвэл өнөөдөр нөхөр нь ард иргэдээ ирүүдэн тамлж хавчин шахаж хөнөөж байхад эхнэр нь нимгэн торгоор хийж дээр нь бүр гараараа чимэглэн гойсон тийм зөөлөн ариун цэврийн цаас нэг ширхгийг нь 20 $20 худалдаж авч исэн юм дуйлантай, шуугантай, зартай дарангуулагч хосын хайрын түүхийг ярьж өгөх. Гар хийцийн тансаг хэрэглэнээс албад нойлын цаас торгоор хийсэн гэж байгаа шүү дээ. За 1980-ад оны одоо $20 гэдэг чинь одоо өнөөдрийн $58.66 центтэй тэнцэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр ч одоо нэг одоо ариун цэврийн цаасыг Монгол мөнгөөр 210,000 төгрөгөөр авч ирсэн. 80-аад. За нэг цаасыг 210,000 төгрөгөөр авч ингэж төлдөг байсан байна. Тэгвэл өнөөдрийн аншаар бодгож штэ тий. Гинтхэн ихэлж одоо гал цогтойгоор үргэлжлсэн энэ хайрын түүхэн дээр цаашаа бүрчих тансаглал яригдана. За тэгвэл энэ тансаглалыг хийсэн Фердинанд Маркос гэж ямар хүн бэ? За Фердинандын Финланд улсад Маркосын Филиппинд Маркосын гүрэн гэж нэг тийм хэлц үг байдаг юм байна л да. За энэ ямар учиртай үг вэ гэхээр Маркосын гэр бүл буюу Маркос гэдэг овогтой улс төрчид төрийн дээд албан тушаалтнууд Филиппин даяараа хамгийн том албан тушаалтнуудад сууж байгаа. Одоо хүртэл суусаар байна. За өнөөдрийн хайрын түүхийг ярьж өгөх Фердинанд Маркос хэдий албан тушаалаасаа татан буугдсан ч гэлээ гэсэн нутаг цөлөгдөж байсан ч яг одоо өнөөдөр нөгөө Маркосын хүү Бомбон Маркос Филиппиний ерөнхийлөгчөөр 3 дахь жилдээ ажиллаж байгаа гэдгээс л одоо энэ Маркос гэдэг овог Филиппинд ямар амар тийм одоо юу гэх тийм шашин мэт болчихсон байгаа вэ гэдг нь харагдаж байна. Удам дамжиж байгаа юм. Харин тийм. Одоо энэ Маркс чи өөрөө 3 тугийн улс төрч гэж байгаа байхгүй юу? Тэгээд Марксийн удмын 300 гаруй хүн байдаг. За энэ хүмүүсийг одоо бүгдээрээ л одоо их бүхий албан тушаалт дээр ажиллаж байна. Тэгээд энэ хөрөнгийн ингээд нийлүүлээд тооцсон бол 90 тэрбум доллараар хэмжигддэг гэж. Энэ талаарх мэдээлэл Picabo руу гэсэн сайтн дээр бичигдсэн байна. За Филиппинд Маркс улс төрийн удирдагч гэхээс илүүтэйгээр
дарангуйлагч, авилгал хийдэгдсэн засгийн толгойлогч гэдэг. Өвөө нь анх тариачин байсан ч гэсэн Филиппиний хувьсгалын дараа бүс нутгийн шүүхийн шүүгчээр томилогдсон бол аав нь Мариано Маркос нь хуульч конгрессийн гишүүн хүн байсан байна. Одоо энэ дэлхийн Филиппиний хувьсгалын дараа гэдэг байгаа нь энэ юу юм бэ л дээ. Хувьсгалын дараа ер нь өндөр албан тушаал томилогдоод эхэлсэн гэр бүл юм биш үү? Тий. Тийм байлаа. Одоо ингээд Филиппин улс чинь өөрөө Испани болон Америкийн колони байсан юм байна. Тий. Тэгээд ингээд тухай үедээ ингээд колоничлогч явах цаг хугацаанд хариу тэмцэл эсэргүүцэл хийгээд ингээд дайн байлдаанд хүрээд тэгээд ингээд тусгай тогтнолуудаа тухай үедээ олж авч иж л дээ. Тэгэхээр хувьсгалын дараагаар одоо тэр тэмцэлд оролцсон барьцаанууд нь ч гэдэг юм уу тэр хүмүүс нь ингээд идэвхтэй оролцсон болохоор ингээд албан тушаалд хүрдэг байсан юм байна. Манай хувьсгал манай Монгол. Тий. За Фердинанд Эммануэль Идралийн Маркос сениор гэж 1917 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн. Аав нь нэлээд овсгоотой цэрэглэн маркийн хүн байсан ч гэсэн харамсалтай 1945 онд Японы талдаа өгсөн хойд үлдэж сурт дугуулгын түгээ дэлгэрсэн гэж буруутгагдаад Филиппиний барьцаануудын гарт алгадчихэ. Аавынх нь үхэл их зэрлэг. За яаж ингэж аавыг алсан бэ гэхээр одос өхрүүдэд хүлж байгаад бие нь хид хидэн тийш ингээд татаад ингээд өчмөчөөр нь тастаж авсан байна. Тэгээд одоо бусад нь сургамжуулга гэдэг үднээс цогцсных нь хэсгүүдийг хаасаг ингээд ард иргэд үзүүлэх гэдэг ингээд өлгсөн байгаа байхгүй. Тэгээд одоо энэ аавынхны үхэл хэрцээгээр алгагдсан байдал нь одоо нутаг орондоо урагчийн гэргүүл гэж нэрлэгдээд одоо манай дээр хүртэл байдаг шүү дээ нөгөө хувьсгалын эсэргүү гэдэл их олон хүний хэлмэгдүүлсэн байдаг шүү дээ. За тэр шиг ингээд гэр бүлийн ингээд юу ч хөө тийм ирээдүгөө болгож. За тэгсэн чинь харин ээж нь буюу Хосефе Маркос нь аз бол Чинэлэг айлын охин байсан юм. Тэгээд ингээд Чинэлэг айлын нэр хүн дээрээ нөлөөгөөрөө ямар нэгэн илт үнцийн асуудалд орсолгүйгээр төрхөндөө бутсан байгаа байхгүй юу. Тэг ингээд дайн болохоос өмнөх жилүүдэд Фердинанд газрын эзний охин дээрэс нь нөгөө гарамгаа ус төрч буюу нөгөө аав нь ингээд яасан шүү дээ. Тэр чинь улс төрийн хүн байсан юм. Энэ хоёр хүний хүүхэд гэдэг одоо хуваараа болохоор хэлбэг хангалуун өссөн. Тэгээ баг сургуульд орохдоо тий яг нь аав ээж хоёр нь нэг нь улс төрч нэг нь баян айлын охин байсан болохоор хэлбэг хангалуун өсч л дээ. За баг сургуульд орохдоо төрлөх хэл болох Илаконогоос гадна Испани, англи хэлээр чөлөөтэй ирдэг байж. Испани колони байсан, Америкийн колони байсан гэдэг утгаараа энэ хоёр хэлийг бол одоо сурахаас гарцааг байдаг л та тийм. Филиппин улс 1333 жилийн турш Испани колони байсан учраас Испани хэлийг хүүхдүүд хөссөн хөсөөгөө сурдаг байсан байна. Харин англи хэлийг ээжийнхээ шахалж шаардлагаар суржээ. Яа ингэ шууд ингэ яриад уншиж явах гэж хэцүү юм бэ тий. Би одоо дундуур нь юм хэлэхээр би ингэ дурчин л уусчих гадах юм. Яамаар юм бэ? За эцэг нь урагч гэж алгацсан ч гэсэн Фердинанд Чинэлэг өвөө эмэгийнхээ буйнаар сайн боловсрол иживсээд за ахлах сургуулиуд төгснөхийн дараа Филиппиний их сургуульд эрхцүүч мэргэжлээ сурч эхэлсэн байна. Оюутан байхдаа хичээл номонд гойд дээрээс нь хичээлдээ сайнаас гадна усан цэлэлт бокс болон бүхий секцэнд явдаг. За тэрний хажуугаар тайлбарлагч хийгээд мэтгэлцээний клубт элсэж дээрээс нь их сургуулийнхаа сонинг эрхлэж гаргадаг. Цаанаасаа нэг тийм идэвхтэй тий хүүхэд угаасаа нийгэм идэвхтэй урлаг спортын авьяастай залуу байж. За ингээд бас зогсоогүй бэлтгэл офицер бэлтгэх сургалтанд хамрагдаад батальоны командлагч 3 дугаар зэргийн дэслэг цолонд хүрсэн байдаг юм. За энэ үедээ галт зэвсэг гарамгаа эзэмшиж сураад за үүгээрээ бас тухайн орныхоо шигшээ багтаа хүртэл шалгарч орсон байдаг юм. Авьяас чадвар нь ер нь харин гүйцэтгэхгүй юм байсан. Тий, ер нь бол ингээд юм хийдэг тийм айхтар хүүхэд байж л дээ. За ингээд яг энэ нөгөө оюутан хүүхэд байхаас ахуулаад оюутан цаг ирээд ингээд амьдрал дээр гарч байгаа яг саяны ярьдаг энэ олон энэ урлаг спортын болон сурлагын энэ амжилтууд нь ямар нэгэн нөгөө коммунист орны өдөртөгчийн нэг тийм зохиомл нэг тийм гоё уран яруу хүмүүсийн ихтгэл үнэмшлийг төрүүлэх гэсэн нэг түүхүүд байдаг шүү дээ. Уран зохиол шиг. Тийм юм шиг сонсогдож иж магадгүй. Ард түмэнд таалагдах. Тийм байж магадгүй заяа. Тэгсэн чинь улс төрч болохоос өмнөх амьдралын түүхэнд бүгд нотлогдсон байдаг гэнэ. Тэгэхээр эдгээр үнэн гэж. Тэгэхээр энэ үнэхээр тийм хувийн үзүүлэлт сайтай айхтар залуу байж тий.
За 1939 онд их сургуулаа төгсөөд хуульчийн шалгалт өгөхдөө Фердинанд улс даяар шалгалтанд хамрагдсан нийт хуульчдаас 92.3 оноо авсан үнэлгээтэйгээр хамгийн илүү оноо авч хуульч болж ирсэн байна. Тэгэхээр энэ хоосонгүй айхтар мундаг залуу байсан байхгүй. За яг энэ үедээ бол мэдээж аав нь амьд байсан юм байна. Тэгээд ингээд аавынхаа нэр нөлөө байдаг юм өөрийнхөө хичээл зүтгэлээр ингээд улс төрд орж ирээд тэгээд өөрийнхөө улс төрийн орлого өсөлтөж бодох хуулиа налуун дасаана гэж хүнийг сонгуулийн яг өмнөх нь гэрийнх нь гадаа вето буугаар цохонд нь буудаж алагдсан юм байна нөгөө өсөлтөгч нь. За юу болов яав вэ гэдэг одоо Фердинанд хэний хэлээ? Фердинанд болон аавыг нь мөн аав ах нарыг нь энэ хэрэгт буруутгаад шүүгээд ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч гэлээ гэсэн 1940 он цагаатсан юм. Өрсөлдөгч учраас алсан байх магадaltaй. Дээрээс нь манай нөгөө чинь өөрөө ганц зэвсэг сайн эзэмшдэг. Үндэсний шгшээ багийн тамирчин юм. Тэгээ өөрөө гүйцэтгэсэн байх магадaltaй гэдэг шууд ингэж хардах боломжтой байж л дээ. Угаасаа тэгжил бодогдох юм байна тийм. Тэгээд хэдий тэгсэн боловч 1940 он цагаатжээ. Гэхдээ одоо амьд байгаа Филиппиний өндөр наснууд бүгдээрээ Фердинандын гэр бүлийг бол энэ гинтрийг бол хийсэн гэдэг бүгд итгэдгээ гэж шүү. Одоо болтол тийм. За ингээд дайны үеэр аав нь түрүү хэлсэн алагдсан. Тэг ингээд тэгээд унж усаад юм үзэж явж байгаа. 1946 оны 7 сарын 4-нд Филиппинд тусгаар тогтносны дараа Фердинанд дайны гинтрийг шүүлсэн. Анхны 7 прокурорын нэг болж эхлээд өөрийнхөө мэргэжлийн үднэс тийм. Тэгээд явандаа ингээд хүмүүс танигдаж эхлээд нөлөө бүхий давхаргад ороод ингээд явандаа улс төрт хүч тавьсан байдаг. За тун сонирхолтой түүхтэй баялаг түүх намтартай хүн байна. Харин тийм байна. За тэгвэл би одоо эхнэрийнхэн талаар ярьж өгье. Имельда Маркосын товч намтар. За Филиппиний төмөр эрвээхийг гэгдэх Имельда Маркосын хэрээс хэтэрсэн тансаглалын талаар дэлхийд даяар түгэнд дэлгэрсэн ярианууд эцэстээ үнэн худалдан мэдэгдэхгүй үлгэр домгийн шинжтэй болж ирсэн байдаг. За торгон ариун цэврийн цаас хэрэгэлдэг байсан, 3000 гуталтай байсан. За тэр байтугай сайн харсан чинь 15 болгон шүүг 500 даашинцтай байсан гэх мэт мэдээлэлүүд байд юм байна. За тэгээд төрийн мөнгөөр төлсөн гадаад айлчлалтаа хэдэн зуун зарц барлыг дагуулж явахаас гадна 2-3 өдрийн айлчлал явж байхдаа 2-300 цүнх сав чимдээ авч явдаг байсан. 2-3 өдрийн асуудал дээр үү? 2-3 өдрийн айлчлал дээр шүү дээ. За тэгээ манай гаргийн одоо орчин цагийн түүхэнд байсан хамгийн тансаг, хамгийн ямартай хэрэглээтэй энэ тэргуун хатагтай хэрэглээ болон гаргаж байсан шийдвэрүүдийг дагсан үгс, мэржил одоо хэл зүгнүүд хүртэл шинээр үүсэж бий болсон байдаг. Жишээлбэл хэрэг Филиппинчууд Имель Дефик гэж хэлвэл тэр нь одоо аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэгжилж хэрээс хэтрүүлэн тансагладаг. Ингэж тансаглаж цамаан загнахаас ичдэггүй айдаггүй хүнийг хэлдэг. Хэрвээ Имель Дефик архичин гэж хэлэх юм бол ичдэггүй цаддаггүй архичин гэж ойлгож болох юм. Манайхаар бол нөгөө ширэн өөрлөсөн гэдэг болов. Тэрдээ төстэй сонсогдоод байна. За Филиппиний Мари Антуанет гэж энэ зохиол дээр буруутсан юм болов. Мари Антуанет гэдэг нэг сонин гинт ороод ирсэн гэж таарахнаар түүхэн тэмдэглэгдэн үлдсэн энэ нэмэгтэй цагтаа гоо сайхнараа Аз байтугай баруун орнуудын удирдагчдыг барьц алдуулж явсан байдаг. Гоо үзэсгэлэнтэйгээс гадна харин тийм магазин нэг андуур ачсан баг тийм. Гоо үзэсгэлэнтэйгээс гадна бие сайхан авч явдаг урлаг уран сайхны мэдрэмжтэй царайлаг төгс тэргуун хатагтай гэж эх орондоо үнэлэгдэж хайрлагдаж явсан үе Имельда Маркос бий. Үнэхээр ч анх Имельда гэдэг энэ бүсгүй совдог шунхай эмэгтэй бол байгаагүй. Имельда Ремедиос визитацион романтик. Яа тийм юм шиг тэгэл байгаа. За 1929 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Манила хотын одоо Сан Мигуэл дүүрэгт хуульч аавынхаа 11 дахь хүүхэд нь 11 хүүхдийн 6 дахь нь. За харин ээж талаасаа бол анхны охин нь болж мэндэлсэн. Юу гэсэн үг ээж талаас анх. Имельдагийн ээж нь нөхрийнхөө 2 дахь эхнэр нь байсан байхгүй юу? Анхныхаа эхнэрээс 5 хүүхэдтэй ээж байхдаа шинэ эхнэр аваад. Тэгээ Имельдаг төрүүлсэн байна. За үг эцгийн талаас Испани Андалусиада гэх алдартай
уран дарахны гэр бүлээс гаралтай Эмельда нь католик шашинтай чинэлэг гэр бүл төрсөн. За. Эмельдаг төрөх үед одоо гэр бүл нь чинэлэг байсан ч гэсэн 3 настай байхаас нь эхлээд буюу одоо 1932 оноос эхлэн гэр бүлийнх нь хөрөнгө чинээ буурч эхэлсэн байт юм байна. За. Ядахад нөгөө эцэг их хоёр нь их дэврүүн хүмүүс байж л тээ. За. За байсгийгэл салнаа чамаас гэж салцдаг. За. За. Тэгээ удаачгүй салж чадахгүй нэгээ буцаад нийлчдэг байж. За. За. За тэгээ энэ байдал нь одоо бага наснд нь хит давтагдсны дараа Эмельда том болохоор одоо хизээч эцэг ихшгээ ингэж салж нийлж өрөө хүмүүсээ зовохгүй гэж өөртөө амласан. Тиймдээч Филиппиний тэргүүн гэр бүлийг хамгийн нэр төртэй авч явж яана гэж хожим нэг тийм онгорооч гэмээр юм уу тийм ярилцлага өгч ирсэн юм байна. За Эмельда нь багасаа варай хэлээр хэл орсон бол Яванда тагалог хэл сурч тэгээд дараа нь англиар ярьж сурсан юм байна. Мэдээж католик шашны сургуульд суралцсан. Гэхдээ аавынх нь орлого мөнгө таараа болсны дараагаас эхлээд төлбөрөө төлж чадахгүй хүрээд сурагчдын өмнө жичлүүлж мөнгө нэхүүлдэг байж л тээ. Бүр тийм мөнгөгүй болтлоо. Нилээн л одоо ядуурсан байна л та. Тийм байна. За ядахад энэ үеэр нөгөө нийслэл Манилад амьдралаа авч явж дийлхээ байгаад гэр бүлэрээ хөдөө орон нутагт суурьшсан байна. Тэгээ магадгүй одоо ингэж өсөхдөө дутуугийн комплекстэй болсон ч юм уу тий хөрөнгө чинээний захаас тийм болохоор сүүлд нь одоо Эмельда нөө хөрөнгө чинээний захаас хатгангуудаа туйлж сурахт нөлөөлсөн гэж энэ ч одоо тэгээд чинэлэг айллаас төрсөн бидтэй тий чинэлэг айл төрөөд тэгээд одоо энэ чинь сургуулийнхаа насанд хүрээд хүүхдүүдийн ердийн айлын хүүхдүүдийн өгч чадахгүй байгаа одоо ямар нэгэн төлбөр мөнгө өгч чадахгүй байна гэж одоо манайхаар одоо бүр улны болтлоо доош орсон байна гэсэн үг. Тэгээд готтой амьдарч чадахгүй хөдөө одоо аль өртөг багтаа газар руу явъя гэж шийдсэн айл шүү дээ. Тийм байна. Тэгэж амьдарч явахдаа яг хаа огцон доош унсан байна шүү дээ чи одоо. Хүүхэд л болсон юм дутуу гоцоо юм зөндөөлсөн багтаа тэгээд одоо тийм манайхаар бол энийг нь одоо өсгийн үлэн гэж тэгнэ өсгийн үлэн хэлээд байдаг шүү дээ. За өсгийн үлэн нь одоо цаашаа юу болсон бэ? За тэгээд сургуультай болохоор одоо айхтар гаваагүй. Тэгтээ бас мууж сураагүй. Яг нөгөө дүнгийг нь харахад бол дунджаар нэг 80% тай. Тийм үнэлгээтэй сурч төгссөн байдаг. Энэ бол бас тийм ч муу биш л дээ, тийм ээ. Манайхаар бол би юм уу да. Тийм. За хөөхөн байхад онц сураад ч яах вэ гэдэг шиг одоо Эмельдад юу л вэ? Гоо үзэсгэлэн байсан. Тийм болохоор Эмельдач ихэмсэг бардам дийлддэггүй буюу өөрийгөө мэдэрсэн тийм охин байж л дээ. Гэр бахад ухаанаар яадаг гэдэг шиг. Тэгээд хөөхөн хүмүүс хөөхөн царайлаг байхад өөр яадаг гэдэг лөө. Тэгээ урлагийн хүн болно гэж гүрээсээр хагаад урлагийн сургуулийн тэтгэлэгч бас авч ирсэн юм байна. Сургуулаа төгсөөд. Коллеж та. За ингээд 23 настайдаа Эмельда Манила хотод нүүж ирсэн. Гэхдээ одоо Лусын дагин шиг амтнд эргэж ирсэн байна. За 23 хотод эргэж ирсэн байх нь шүү дээ. Тэгээд Манилад эргэж ирээд төлөөлөгчийн танхимын гишүүн улс төрч хамаатан Элпидио Куйреногийн гэрт амьдарч эхэлсэн юм байна. За хамаатныхаа гэрт. За энэ үедээ Эмельда энэ айлд одоо ядуу хамаатай учраас зарц барлагаас арай дээгүүр. Гэхдээ гэр бүлийн гишүүнээс доор гэсэн статустай байсан байна. Тэгээд Эмельда энгийн нэг дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд энийг нь аав сонсоод бөөн уур болсон. Миний охиныг та нар дорд үзлээгээ хамаатнуудаа хуураа гэсэн тавьж л тээ. Тэгсэн чинь улс төрч хамаатнууд нь хоорондоо ярилцаад холбоо сүлбэгээ ашиглаад Эмельдад Төв банкнд ажилд орж өгснөөр одоо байдал арай дээрдэж зэндаа ихсэн байна. За тэгээ энэ Төв банкнд ажиллаж явах үедээ буюу одоо 1953 онд Манилагийн гоо бүсгийн тэмцээнд орсон. За. Чухам үзэсгэлэн төгөлдөр царай төрх бие хаагаараа шүүгчд үзэгчдийг хуйлруулж исэн чи ягаад ч юм ялвч болж чадаагүй юм байна тухай үедээ. Яасан юм бол. Тэгээ одоо манайхан ч нэг Артемний месс гэдэг нэг цол байдаг шүү дээ. Бараг тийм цол авсан юм уу да? Тийм байна. Энэ гэхдээ юу юм бэ? Хамаатнууд ингээд гэр орондоо байлгаж исэн ч гэсэн нэг тийм нүүр өгдөг юм. Төв банкнд ажилд оруулна гэдэг чинь манайхаар одоо Монгол банкнд ажилд оруулна. Тийм байна. Бол яг хэрэгтэй үедээ бас хуураагсан тавьсан байх шүү тий. Тэгвэл ерөнхийдөө бас гайхтар тоодгүй л байж тий. Тийм жоохон дорд амьдарч байгаа нэг юм гэсэн маягтай байж байгаа юм гэх маягтай л байсан юм байна. За тэгвэл энэ одоо ингээд нэр алдран түгээд байгаа энэ сайхан бүсгүй миний түрүүний танилцуулдаг Фердинанд Маркос хоёр.
Яаж яваад хоёр үений танилцаад хайрын төвгөнийг хэлчихвэ гэдэг талаар мэдээлэл өгье. За 1954 оны 4 сарын 6-ны өдөр Фердинанд Маркос Имельда Маркосыг анх Филиппиний конгрессийн ордонд харсан байна. За. Тий. За 1954 он гэхээр одоо хэд тий. 53 онд хотод орж ирсэн шүү дээ. Тий, одоо тэгэл нөгөө Төв банкнд ажиллаж явах үедээ нөгөө Миссийн тэмцээнд тэмцээнд орсон. орж байх үедээ л энэ төрийн конгрессийн ордонд яагаад ч юм явж тааржээ. За тэгсэн чинь 54 онд 37 настай Фердинанд, Имельда маань 25 настай байсан. За нөгөө Фердинанд маань тий 12 насны зөрүүтэй. Одоо монголоор бол одоо үе мултарсан байсан ба шүү дээ сонсож байгаа. Хэдийн улс төрд орчсон байсан Фердинанд төсвийн сонсгол дээр сөрөг хүчний төлөөлөл байсан байна. За сөрөг хүчний төлөөлөл байж. За Имельда болохоор улс төр хамаатныхаа нэг болох Даниэлтэй уулзахаар конгрессийн ордонд ирээд байж. Хамаатнаас хайхтар конгрессийн гишүүн байсан биш үү? Тийм байна. За Даниэл гэдэг энэ үеэл нь Фердинандтай харьцуулахад бүр конгрессийн спикер буюу лотос төрч байсан гинэ. Ингээд Спикер нь ч юм манайхаар нөө юу юм бэ? Улсын хурлын дарга юм биш. тий. Уул нь чинь Өндөр алтан танилын хүрээ бол айхтар хүүхэн байсан биш үү? хамаатнууд нь. Тий. Тийм байна. За ингээд үлэмжийн гоо үзэсгэлэнтэй Эмельдаг хараад Фердинанд бараг л галзууран гаалдаад. За юу нөгөө төсөв мөнгө нөгөө юу сөрөг хүч юм байхгүй болж. Кондишн асаасан уу? Асаасан уу? Тий. Сонирхъя. Та хоёр дайггүй юу? Бид хоёр нэг сэдв авцсан. Хотоогоо яаж үзээд Бичлэг өгсөн. хийж байгаа. Яа. Тик Зүгээр, зүгээр. сонсохгүй юу? Гүү. За зүгээр. Зүгээр утсан дээрээ. Энийг ажиллуулж чадаагүй байгаа. Тийм үү. Дараа штий. За нөгөө чинь тэгээд хурал дээр төсөв мөнгө их байна инээтерээ гэл амар томроод нөгөө сөрөг хүчний ажлыг хийгээ сууж байсан нөхөр чинь. Нөгөө үгний харан готлоор хилэн гацаад. Нөгөө хэрүүлээ хаяа нөгөө хурал мурлаа хаяа. Ордонд ажиллаж исэн Manila Times-ийн сэтгүүлч өөрийнх нь танил болох Хосе Гевара гэдэг сэтгүүлчээр очиж. За. Тэгээ очиад ерөөс хүүе эн чинь хин бэ энэ юу хөөхөө яваад байгаа гэж шалгаагаад. Одоо манайхаар бол утас шөрөмсөйн болоод байгаа юм болж. За тэгсэн чинь мэдээж нөгөө Ромулдес гэдэг нөлөө бүхий гэр бүлийн хүн спикерийн хамаатан миссийн тэмцээний ард түмний ялагч гэдэг нөгөө сэтгүүлч нөгөө хүүхний чинь бүх намтар төхөн урсгаж өгч. Хурц краш. Фердинанд Маркос их нэртэй анхны харцаар дууссан гэдгийг хожим зөндөө ярьсан байдаг. Харахаар л давчтаад байдаг. За харахгүй байлаа гэхээр бас давчтаад байдаг. Ингээд амьдрал даагуудаа би мэдэрч авсан гэж дараа нь бол зөндөө болоод ярьж ийж. Гэхдээ нөгөө Фердинанд чинь ингэж өхөө хатанд оролцоод шууд очоод хүүе хаа гэж танилцаагүй юм. За. Яасан гэхээр нөгөө Эмельдаг анзаараач багт нь хажуугаар ингээд зүгээр ингээд зөрж өнгөрсөн гинэ. Сандраа дуурч чадаагүй бах тийм. Үгүй яагаад ингэсэн юм бэ гэдгсэн чинь өөрийнхөө өндөр намыг харьцуулж үзсэн гинэ. Намхан юм бах та. За ингэж юм. За тэгээ ямар ч байсан би нэг инчээр өндөрлөл юм байна гэж үзээд нөгөө сэтгүүлч танилаараа танилцуулах холбоотойгоор шийдсэн байна. За. За ингээд эндээс ингээд мэдээллийн үзээр ингээ хаагаад үзтэл Имельда маань 170 см гэсэн мэдээлэл гарч ирсэн юм байна. Энэ чинь миний өөр үг байна шүү дээ. Фердинанд Тий, нэг инч өндөр юм байна гэдгээ бодсон байна. 170 юм байна. Тий, тэгэн гутал 100 за тэгсэн чинь нэг инч өндөр гэдэг чи одоо нөгөө хүн хэдтэй юм бэ гэдээ би хайгаад үзэхгүй юу. Тэгсэн чинь 170 см өндөр бүсгүй байж. Имельда маань. Тэгэхээр нөгөөх маань нэг 175 хвцаа байсан хвцаа байгаа шүү дээ. 170 юм шүү. Гэж байгаа Гарч ирээд шүү. За тэгээд ямар ч юм байсан нэг 2 см. За нэг 2 1 см. 2 см-ийн зөрүү. За тэгвэл 5 см байна. Имельдан 170-тай нөгөөх маань 175 цал байж. 172.5. За тэр хвцаа байж. 172.8 юм байна. Нэг нь 170 нөгөөх нь 172.5 юм байна л та. За тэгсэн чинь нөгөө Эмельда маань өөрийн нөөсөө нэг тоодгүй гинэ. Оошоож үздэг. За. За яагаад гэхээр нөгөөт чинь нөгөө нөлөө бүхий гэр бүлийн хамаатнаас адан ураг төрлийн юм байгаа гэдэг. За тэнд нэг нөхөр өөрөөс нь ах яаж захаа те тоодгүй байдаг л нэг улс төрчин энд байж л байх ёстой гэдэг тоодгүй. Энэ хөвшин бач гэж байгаа юм бол тэгж. Ядчих сөрөг хүчин. Тэгсэн чинь нөгөө манай Фердинанд болохоор нойтоо маа шиг салахгүй наалтсан байхгүй. Тэгээд католик шашинтнуудын хувьд хавар 4 сард 3-4 сард ариун 7 хоног гэж шашны баяр болд юм байна. За энэ баярын үеэр нөгөө Фердинанд маань гэртэн шууд дахиад очсон байна. Тэгээд нөгөө манай Имельда чинь хөөхнийг хэлэх үү бас хөөхөн дээр амар
бардан болцсон тий. Өөрийг Тэгээ өөрийн мэдэрсэн сууж үлдэмж байгаа амар өссөн байгаа шүү дээ. Угаасаа хүүхэд байхаас ахуулаад бардамжаа суудсан юм чинь. Дээрээс нь ард түмний мис болсон. Тий. Тэгээд нөгөө ариун 7 хоногоо Бакио гэдэг газар байдаг. Даниэл гэдэг үеэлийнхээ гэрт очиж өнгөрүүлнэ. Тэндээ баяраа тэмдэглэнэ гэж шийдээд байж байтал нөгөөх нь би ч юм хүргээд үгүй. За. Тий, бид хоёр санаа зов ямар ч төгөөдгүй гэрчин хүргээд үгүй. Тэгээ бид хоёр хажуу хүнд нэг тийм буудал хөөслөөд ингээд байж хэрэгтэй юм гарвал хэлээрэй нэтэр гэж ятгасраагаа зөвшөөрүүлж. За. За тэгээд 7 хоногийн турш Фердинанд Эмельдад цэцэг одоо тэр үед одоо ямар л одоо тэр Филиппийн улсад гоё юм байдаг вэ? Тэр болгоно ингээд зогсоо цаг өгсөн байна. Өдөр болгон. Эх хүний 13 Тий, одоо байдаг юм аа өгсөн байна шүү дээ. Бүх ингээд цэцэг, биелэг, захаа, занаагаар ингээд өдрийн турш 7 хоногийн турш булчээ. За энэ хоорондоо гэрлэх санал тавьсан байна. Тийм хурдан уу? Харин 7 тийм. хоногийн дотор. Манай энэ үнэхээр наацсан ямархуу одоо тийм давшингуй байсан одоо эндээс л харагдаж байна тий. Тэгсэн чинь нөгөө тэнд татгалцсан. Аргагүй шүү дээ. Дөнгөж 7 хоног жахт санал тавих бол. Тий, дээрээс нь Дээрээс нь тоохгүй байна. 12 насаар баг. Тий. Тэгээд нэг нөхөр ингээд сөрөг хүчин. яг гадаа мэдчихгүй ингээд наалтцсан тий. Улс төрийн байр суурь гэсэн сөрөг хүчин байсан. Дээрээс нь Тий. тэгээд дээрээс нь дөнгөж 7 хоног жахад араас Тэгээд- нь жисэн шууд гэрлийн яриг ихэр чинь ямар ч эмэгтэй хүн татгалцсан шүү дээ. Тэгнь. За тэгсэн чинь яагаад зөвшөөрөөд энэ хоёр гээд гэрүүл болоод ингээд болчихвоо гэд бодохоор нөгөө нэг сэтгүүлч найз нь шүү дээ. Анх мэдээллийг өгдөг. Тэр нь нөгөө имэйлдагийн маань жижигхэн ингээд чачинашилтаа гэж авчирж байгаа. Чи хизээ нэгэн цагт Филиппиний тэргүүн хадагтай болмооргүй байгаа мó? Наа чи ирээдүйдээ залуу штэ. Чи алдах гээд байна штэ гэсэн байгаа байхгүй юу? Тэнгуут нөгөө имэйлдээ маань зөвшөөрсөн. Бас яах Тий. вэ? Тэгэхээр энэ хайр уу? Ашиг сонирхол уу? Тэ? За нэг за яг ингээд зөвшөөрчлөө. За нэг асуудал гарч ирсэн байна. За. Нөгөө 37 настай баян затгалаа айдлыг хөөж чадварлаг хуульч ирээдүйдээ улс төрч гэдэг манай Фердинандо маань айл хизээний гэрлээд хоёр хүүхдээ аа болсон. Эхнэртэй ээжээс тэгээд араас нь Харин имэйлдэг харсан даруйдаа тухайн алдаал гэр ороо ихнэр хүүхдээ мартаад араас нь дагаж давхад сүйд болоод 7 хоног хажууд нь буудлаад байрлал өдөр болгон биелэх сэлтэгэл гэрлэх сан тавиад байсан чинь гэр бүлтэй байсан байхгүй. тэгээд одоо яах юм бол чинь олон ихнэр авахыг зөвшөөрд юм уу? Филиппинд ч. Одоо тэгдгийм байлгүй эсвэл одоо тэгээд гэрэлдээ цуслуулаад заавал энтэй суунал гэж зүтгэсэн байл та. Бүр хамгийн амар нь эхнэрээс яд хөнгөө салсан. Гэхдээ энэ дэр байхгүйсэн шүү дээ. Яд хөнгөө салсан Тэгэхээр чинь гэсэн чинь. үгүй нэг ихнэртэй байхыг зөвшөөрд юм ба шүү дээ. А тэгэхээр хууль ёсны дагуу цуцлуулсан юм болов. Харин тэгсэн л юм шүү. Тийм л бас таарлаа. Энд яач. Одоо чиний ярин дээр байгаа юм биш би нэг давхар уншичаад. Би чинийхийг уншаад байхгүй юусаа чиний талаахыг. Тийм бай. За болцсон уу чинийхтэй имэйл дата гэрэлчлээ бол хамаагүй хөтөж бил юм. Тий. Тэгээд ингээд сүйд болоод байсан чинь ардаа амьдралтай ус таарсан байхгүй. Аа. Тэр гэхдээ эхнэрээсээ яд хөнгөөс салсан. Энэ имэйл дата л гэрэлж ивэл тэр хороог өргөхөж бэлэн байна гэсээр байгаа л салсан байхгүй. Яасан гал халуун дурлал вэ? Анхны харцын дурлал гэдэг байгаа шүү дээ. Минстэ за яах вэ? За тэгвэл би энэхүү гэрэлтийн талаар яриад өгье. За. За Фердинанд Маркос имэйл дата гэрэлхийн тулд католик шашинд дагаар орсон. Шашнаа өртөл сэлсэн байх нь. За. За ингээд анх би бинийгээ хараад танилцсанаас хойш ердөө 11 хоногийн дараа буюу 1954 оны 4-р сарын 17-ны өдөр католик шашны сүмд санваарч нар нууцхан шиг гэрэлтэй ажилласан. 11 Яагаад тэгэхээр нөгөө тухайн үед 11 хоног гэхээр чи эхнэрээсээ салж амжаагүй байсан байх юм шүү дээ. Тэгэхээр нууцлагаар нууцаар гэрэлсэн байна. Тийм байна. За тэгээд харин дараа нь одоо имэйлдагийн ааваас нь цахилгаан шуудангаар зөвшөөрөл аваад авсныхаа дараа тэрнээс хойш 14 хоногийн дараа буюу 5 сарын 1-ний өдөр Манила дахь Сан Мигуэлийн цогчин дуганд ном ёсоор нь хормын ёслолоо үлдсэн юм байна. Тэстэ амар сууд юм шүү. Яста 11 хоног хойноос нь гүйж байгаа л тэгээд шууд нууцаар гэрлэн гутал ааврын зүгээр мессеж бичсэн биз тээ. тэг хамгийн юуг нь юу гэж Та зөвшөөрөөч гээд. хамгийн юуг нь За. Фердинандыг имэйл дата хормоо хийж явах үеэр нь За.
анхны эхнэрээс нь 3 дахь хүүхэд нь төрж исэн байвал яах вэ? 2 хүүхэдтэй гэдээсэн шүү дээ. Тий. Үгүй 3 дахь нь гидсэн байсан Тэр жирэмсэн байхгүй юу? байсан байна. Тий. Тэгээ төрөх төгсөн байхад нь Имельдагийн араас гүйсээр хагаад хормоо ихт нь 3 дахь хүүхэд нь төрсөн байна. За энэ бол ёстой бүр үнэхээр Галзуугийн галзуу галзуугийн хайр. галзуу толгойгоо дурлжээ тий. За ингээд гэрэлтэй батлуулсны дараа Имельда хүүхэд байхаас хойш одоо мөрөөдөжсэн шахагдчихгүй эд баялаг, химжээлшгүй эрх мэдлийн тавцан руу нөхрөө бараг сойж эхэлсэн гэж байна. Анх бүр нөхрөө жирийн нэг сөрөг хүчний төлөөллөөс тэргүй игнэний том улс төрч болох замналыг нь Имельда тавьж өгсөн гэж ярьдсан байна. Өө за. Айхтар хүмүүс нь дүүж 25 таа гэхэд Мундаг байна тий. за бараг л одоо араас нь сумсаар хагаад нөхрөө ерөнхийлөгчд нэр дэвшүүлсэн компанид ажлыг нь харин хин удирдсан гэж бодож байна. Ерөнхийлөгчийн нэр Одоо дэвшүүлсэн. эхнэр л юм байлгүй дээ. Мэдээж төмөр ирвэхийг гэгддэг Имельда Маркос удирдсан. Компанид ажлын төлөвлөгөө мөрийн хөтөлбөрийг нь одоо яг бүгдийг нь Имельда одоо боловсруулж өгсөн байдаг. Тэгээ мэдээж бүгдийг нь бичээгүй ч гэсэн Имельда ногоон гэрэл хасаагаагүй бол Фердинандын одоо сонгуулийн штабаас аач гэдэг авийг гардаггүй байсан юм байна. Ер нь бол би бол ингэж юм л та саяны мэдээлэлээс яхад энэ нөгөө нэг чи ирээдүйн тэргүүн хадагтай болмооргүй байна уу гэж хэлсэн үгэн дээр зөвшөөрж байгаа шүү дээ тий. Тий. Тэгэн гутлаа одоо цаг хугацаа алдахгүй шууд ажилдаа орсон байгаа байхгүй Ганцхан тий. шамлан тэр ажил Яг болсон тэгж байна. Тэгэхээр энд бол нэг Имельдаг бас одоо эргүүлээд байсан учраас нь сэтгэл татгцсан энэ төр гэж бичээгүй байхыг бодоход ер нь Имельдагийн хувьд бол би бол яг тэгж харж байна тий. гэрэлсэн байна. Тийм байна. Ер нь бол улс төрийн гэрэлтийг бол Имельда хийсэн байна. Тэгсэн Фердинанд бол үнэхээр дурлсан Тэгсэн байна. байна. За Филиппинчууд одоо богшсон их авилгатай нь цогтой тэмцэх улс төрч хэрэгтэй байсан болохоор авилгалыг нухчин дарах гэсэн урайтай Фердинанд Маркосыг 1965 оны 12 сарын 30-ны өдөр ерөнхийлөгчөөр сонгосон байна. Авилгалтай тэмцэх ёстой ерөнхийлөгч нь одоо гарч ирсэн даруйда улсын хөрөнгийг цөлмөд гэсэн. Энэ дунд хоёлаа нэг жоохон юм ярих хэрэгтэй байсан биш үү? Энийг л таньдаг түүх их ойрын түүх сонсогч байна шүү. Тэ? Бүр огт байхгүй хүнийг үүсгээд одоо нэр дээр нь үл хөдлөх авах гэх мэт замаар анх завшиж эхэлсэн юм байна л да. Хороод байхгүй хүний нэр дээр бүртгэл үүсгээд Нэр тэр одоо шилжүүлээд энэ шүү дээ. хэд он 65 он гэхэр чинь ямар юм цахимжаагүй байсан учраас энэ бол хялбархан хэлбэр хүрчээсэн байсан байх гэж бодож байна. Амтарсан хэрэг 13 дахин гэдгийг үлгэр болж идэж ууна гэдгийг одоо жинхэнэ утгаар нь үзүүлсэн байна. Тоглоомын дүрмийг одоо тогтоосон Имельдач одоо яаж зүгээр яах вэ? 4 сая доллараар одоо Романовын гэр бүлийн өмч байсан ертөнцийн шигтгэдэг тэтмийг худалдаж авсан байна. Өөх Орсын эзэн хааны ховын өмчөөс тэгдэг Харин тийм 4 сая доллар гэж шүү дээ. Филиппиний иргэд одоо өдөрт 2 доллар хүрхтээ үгүйтэй мөнгөөр амь зоогоож ихэнх нь ядууралт гүн нэрвэгдээд байхад тэргүүн хатагтай нь одоо өзгөө 20 долларын ариун цэвэр 20 долларын үнэтэй ариун цэврийн гар хатгамалтай торгоор арчдаг байсан. байна шүү дээ. Одоо 2 2 доллар доллар үнэхээр хэмжээ хязгааргүй амар юм. Харин одоогийн харьцуулал л да. 2 доллар гэхэр чинь одоогоор бол Монгол хаяшаар 7000 төгрөгөөр өдөрт амьдрахгүйг юу гэдэг юм шүү тийм үү? өдрийнхээ хоолыг авч Ихтэй хэлбэл гэж шүү дээ тийм. харин тийм Гэтэл нөгөөх нь торгон нолийн цаас хэрэглээ. 20 доллар тэр нь. Тийм. Бид нэр одоо ч гэсэн 20 долларын ариун цэврийн цаас авдаггүй үстэй. Боодлоор нь 20 доллар гэдэг чинь 20 доллар чинь дараа 70,000 бодлоор чинь баг хідэн бодлыг авах юм бэ. хэдэн бодлыг авах юм. Тийм. Тэгэхэд чи одоо энэ 65 гэдэг чинь 50 юу лээ 70 жилийн өмнө ингэж тансаглаж ирсэн юм шүү дээ. Тий. Тэг ингээд энгийн иргэн тэргүй хадагтай хоёрын харьцуулт бол ийм л байна л да юмсан. Айхтар. Үнэхээр бол тансагч зөвхөн ойлын цастай л ярьж байгаа шүү. Тэгэхээр ч нойлын цаасан дээр ингэж байгаа юм чинь ариун цэврийн цаасан дээр ингэж байгаа юм чинь бусад тансаглалыг бол ярих чинь биш үү? Тийм шүү дээ. Яг тийм байгаа байхгүй юу? За. Зя. Энэ хачаа. Зя. Нэр наана одоо би хитийн амбицтай гэрлэлтэй байна. За түрүүний битгойны ярьж исэн энэ хайр дурлал уу эсвэл ашиг сонирхлоо гэдсэн шүү дээ тийм. За тэгсэн чинь энэ гэрэлтийг хайр дурлал байсан гэхээс илүүтэйгээр та хоёр талаасаа тооцоотой гэрэлт үсэн гэж үзэх хүмүүс байдаг гэрээ. Ерөөсөө чи тэгж харагдсан байна л да. бас гэсэн тийм. Жишээ нь угаасаа ерөнхийлөгч болно гэж төлөвлөж байсан Фердинанд анхны эхнэртэй нь харьцуулахад тэнгэр газар мэд зөрүүтэй Имельдатай
нийлвэл өөрийнх нь амбиц, эхнэрийнх нь гоо үзэсгэлэн цоошин замыг тавина гэсэн тооцоо байсан байна гэж үздэг хүмүүс байт юм. А Эмельдагийн хувьд болохоор огт зөвшөөрөхгүй байсан мөртлөө тэргүй хатагтай болмоор байна уу гэдэг үгнээс нь Фердинандд зөвшөөрсөн гэж үзэх хүмүүс бас байгаа. За яг магадгүй ихлээр тооцоолоор гэрэлсэн байж болох юм. Гэхдээ Яванда Фердинанд Эмельда хоёр яг хоёр талтай нэг хүн шиг үзэл баримталтай амьдралын зарчмыг нийцэж эхэлсэн байна. Нэгэн биений хоёр тал болсон. Одоо дугуйгаа болсон хоёр нөхөр тарчлаа штэ. Нэг нь гоо үзэсгэлэнгээрээ, нэг нь эрх мэдлээр. Энэ хоёрыг хоршуулвал юунд төрж болдго юм бэ гэдгийг манай хоёр үзүүлчихсэн байна штэ. Шунлаараа нийлсэн. Тий. Гэхдээ яг одоо ерөнхийлөгчийн ордонлоо ерөнхийлөгчийн зөөлөн сэнтээр очихдоо зам бол нэг дагдан байгаагүй. Эхнэр ээж туслах улс төрийн стратегичийн дүрийг гүйцэтгэхээр хэлсэн Эмельда сэтгэл санааны гүн хэмрэлд орсон. Асар их одоо энэ тархины ачаалттай явж штэ тий. Нөхөрч гэсэн эхнэрээ одоо Америкийн Нью-Йорк руу хамгийн гэсэн тийм эмнэлэг рүү явуулж Хамгийн сайн эмнэлэг. тий хамгийн сайн эмнэлэг рүү явуулаад ингээд эмчилгээнд явуулж. За тэгсэн чинь нөгөөх маань эмчилгээнээс ирэхдээ огт өөр юм л болоод ирсэн. Яасан бэ гэдгсэн чинь улс төрийн давцанд хүүтэн цусд алуурчинтай тухайн үе дүүцүүлдэг байсан ийм одоо юу гэмтэй байр суурьтай Эмельда болон буцаж ирж. Бүр илүү харгас тий. тооцоотой хитийн төлөвлөгөөтэй хүн болж ирсэн байх нь уу? Тий, одоо бүр яг юу гэмтэй шийдчихэд ирсэн ижээл гэсэн үг. Шийдсэн дөрвөн хатагтай болоод ирсэн. Тий, тэгсэн баг. За ингээд улс төрийн давцанд өөрсдийнх нь хажууд хин саад болж тэрийг үлхэн зайлуулж чаддаг Фердинанд миний нууц зэвсэг гэж нэрлэдэг байж. Эхнэрийг. За. Тий. Энэ нэр бол угаасаа яг л тийм л байна л да. Эмельда яадаг байсан гэхээр өдөр алгасгүй оройн зоог хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж дандаа нэг их бүхий хүмүүст найр тавихаас гадна өөрөө гудамжинд гараад Филиппиний хүн ард иргэдтэй тамирчин Дайны Баатар сайн эцэг болсон миний нөхрийг дэмжээч гэд бүр гуйдаг байсан гэж. Бас ард иргэдтэй тулж ажилладаг байсан. Тийм тэгэхээр энэ айхтар тийм менежмент маркетинг одоо юу гэдэг те. Тийм арга тактиктай эмхтэй байхгүй. PR чинь. PR ч юм байна. Тэгээд энэ Дээрээс нь лобби хийдэг байх юм. Тий, хүчин чармаалт нь үр дүнгээ өгч хамгийн гол нь яг улс төрийнх нь гарсан даруйда Фердинанд Маркес Цюрихийн банкнд Уильям Сандерс гэдэг нэрээр данс нээсэн бол эхнэрийнх нь банкны нэр нь Джейн Райан болж өрсөн байлаа. Ингээд шууд офшор данстай болчихж байгаа юм уу? Тий, офшор данстай өөрсдийнхөө нэрийг хувиргаад одоо энэ Филиппин гэж үү? Ястаа нэрээ шийдсэн төрийн тэргүүн шийдсэн тэргүүн хатагтай хоёр болсон байна тийм үү? Одоо ингээд нэгэн биений хоёр тал болсон. За ингээд хайр чухал уу, эрх ашиг чухал уу? За ингээд Маркос ерөнхийлөгч болоод төр улсаа хөгжүүлэх нэрийн дор эд цөлмөж байхад нэг үйл явдал болсон юм байна. Яг эд цөлмөж байхад нь. Тий, саяны данс мансаа нэгээд тэндээ бол нэлийн хөнгө хураасан байх та тийм ээ. Ерөнхийлөгч маань одоо ер улсын үзэсгэлэнтэй ихнэрээ төр ярьсныхаа дараа гадны орнуудад дипломат зэвсэг болгон ашиглаж төр улсын удирдагчдаар Филиппинд ашигтай шийдвэр гаргуулдаг байсан юм байна. За яаж вэ гэхээр одоо Эмельда нь одоо ядчих нь айлчлал юм гэж алдаг байж л тээ. Үйлчлэгч, тоогооч, үсчин, массажчин, эмч гэд бараг 100 хүний бүрэлдэхүүнтэй. За нэмээд 200-аас 300 орчим чимдаа хичээтэй явдаг байж л тээ. Тэгээ ямар ч төр улсынхаа хараад бүр шоконд ордог байсан юм байна. Тийм шүү дээ. Тийм олон хүн дагуулсан. Цуваатай явж шүү дээ. Хариуд нь харин тухайн улсын удирдагч төмөр ирээхийн орхинд орж Филиппинд заавал нэг юм өгдөг, амладаг байсан юм байна. Их айхтар аргатай байсан байх. Тийм болохоор нууц зэвсэг байж л тээ. Тийм байж. За ингээд Фердинанд нь харин төр улсаа удирдахын хажуугаар эхнэрээ араар нь тавьдаг байсан тогтоогдсон. За. Холливуудын жүжигчин Дэви Бимс гих бүсгүүтэй 2 жил явуулсан хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Хөдөлшгүй баримт нь зураг хөрг гэж бодож байна уу? Юу юм бол зураг хөргөл. Үгүй. Фердинанд Маркосын жүжигчин бүсгүүтэй бэлгийн ажил хийж байгаа болон дараа нь ярилцж байгаа аудио бичлэг нь цацагдсан. Жүжигчин орныхоо дор дуу хороогаар тавиад бичиж авдаг байсан юм. Нөгөө хүүх нь өөрөө юу? Тий, нөгөө хүүх нь өөрөө. Тэгээд ерөнхийлөгчийн айгч жуугчж байгаа чимээнээс гадна одоо орны давтамжтай хихтнах чимээ, үнсийг гих мэт үгс нь гутамшигтайгаар цацагдсан гинэ.
Яста алсан байна да. За ямар ч ихнэр одоо ийм үед сална да. Тэгээ штэ. Тэгсэн чинь имэйл да. Ир алдаж эрэг нураал эзгэсэн аятаа нөхрийгөө шууд уучлсан байна. Бусын явдлыг огт болоогүй мэт аришин гаргасан гэж бичигдэж үлдсэн байт юм байна. За Тэгэхээр одоо эн чинь хайр тоглоо ашиглах эрх болоо. мэдлүү. Тэгэхээр ч ашиг хэрэгсэн. Эрх мэдлээ авч үлдсэн биш. Тийм байна. За ингээд Марксийн гэр бүл гадны орнуудад 70 гаруй заяа хуурамч данс нээсэн байна. 70 гаруй шүү. Филиппиний хөргийг бол зүгээр л хулгайлаад гадагшин зөөж исэн байна. 21 жил төр барих хугацаанд гэж 21 жил ярьсан ба шүү дээ. 21 жилийн хугацаанд 70 гаруй дансанд энэ бол Тий. маш их мөнгө. Юу Марксийн гэр бүл 5-аас 13 тэрбум долларыг улсаасаа хулгайсан нь тогтоогдоод энэ хөрөнгийн талыг Филиппиний засаг төр буцаан авсан байдгаа гэж шүү. Гадны орнод байршуулсан дансыг нь бүгднийг шалгаж дээ тийм ээ. Бодвол Юу 13 тэрбум доллар одоо хэмжээшгүй баг юм биш. энэ хоёр арай л шүү. Илхүүг. Хэлэх муу гэдэггүй шүү. Гайхаж шүү. Юу яг тэр үед одоо нөгөө энэ хоёр ч та эрх мэдлийг бүр туйлдсан байна тий. Тэгээд гадагшин зөөж байгаа. За 1986 онд ард иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдээд авилгалыг гааруулж төр улсаа цөлмсөн Фердинанд Марксыг төрийн эрхнээс нь түлхэн болгожээ. 86 он гэдэг чинь 65 гэхээр чинь 31 юу л 21 жил. Тий. За тэгсэн чинь нөгөө хоёр маань хаваар дөрөв алга болцсон. За Хаваар одоо хүн чинь дөрөвхээр одоо зүгээр л машин дэргэн цугаад онгоц сөдөөдөд алга болно шүү дээ тий. Мань хоёр одоо бүр нүүж өтсөн байгаа байхгүй юу. За авчирсан ачааг нь хараад хаваан нисэх буудлын ажилчдын нүд орой дээр гарсан гинэ. Баахан үнэт илтгэл алтан голдмаа 13 сая доллар биллионер гэх мэт гайлын мэдүүлгийн 50-60 хуудас дүүрэн эд хөрөнгө авчихсан гэж. 50-60 хуудас дүүрэн эд хөрөнгө гэхээр чинь. Энэ нөгөө урд нь гадагшаа гаргацсан байгаа хөрөнгөнийхөө араас зүгээр л дөрвөд цухтаж яваа хоёр үний авч яваа. Зүгээр дөрөвтэй л Тий, юм үү те. Богцсон цүнхэн Мэдээж авч хэмжээгүй үлдээсэн юм зөндөө байгаа шүү. цухтаж яваа хоёр шүү дээ энэ чинь. Арай. За тэгээд хаваад оргонд байгаад Фердинанд Маркс 1989 онд 72 наснда бөөрнө дутагдлын өвчнөөр нас барсан юм байна. Энэ хариуцлага хүлээгөөг нь хөрөө шүү. 3 жилийн дараа. Тий. Угаасаа ер нь бөөрийн дутагдал гэхэр чинь биеийн өвдөд эхэлсэн л байсан юм байна да. Тийм байна. Харин эхнэр нь нөхрийнхөө шарилыг үнсэж эмгэлээ илэрхийлсэн байдаг. 100 гаруй удаа шүүхэд дуудагдсан имэйлдээ цагаатаж 92 болон 98 онд ерөнхийлөгчид нэр дэвшиж гарч чадаагүй гэнэ. Бас За бас өөрөө энэ бицлээд тий. амжсан байна тийм ээ. За Тэгээд одоо ямар мөрөөр нэртэй шүү дээ. энэ нөгөө улс нь өөрөө яг авилгалд идэвхтсэн. Зөвхөн нэг одоо бүл ургийн холбооны хүмүүс л дээшээ тэр хүндэд давхарга үүсгэсэн байгаа л ингээ харагдаж байгаа байхгүй тий. Чөлөө төрсөлт юм байхгүй. Тийм ээ. Чөлөө сонгуул явагддаг. Тэгэхээр чи нөгөө мөнгөтэй. Тий. Энд одоо талыг нь тал хөрөнгө буцаагаад авцсан байсан гэсэн цаана зөндөө мөнгө болчих. Тэгээ нөгөө манай PR хийгээд хүмүүсийг хөдөлж авахыг нь авах яг боломжтой тэгсэн л юм байгаа байна. байхгүй. Тэгээ одоо манай энэ хоёр чинь залуу ухаас авахуулаад нөгөө өсөлтөгчнөрөө замын дундаас дорн зайлуулаас орцсон нөхдөд. Тийм ээ. Тэгэхээр тэр хэл зүг ер нь бол үнэхээр яг энэ хоёроос гаралтай бас энэ хоёр зориулагдсан үг юм шүү. Тий. Яг тэгж байгаа Бүр байхгүй. цайцсан, Тий. ширэлцэн. Тий. За тэгсэн чинь ингээд 3000 хос готалтай гэсэн яриа гарсан юм. Тийм 3000 хас Тий. готтой тэмдэглэгдсэн байдаг. Тэгсэн чинь нөгөөх нь тэр хариулт өгж ирнэ манай имэйл да. Юун 3000 готл вэ? Надад 1000 жархан готлал байгаа штэ гэж хэлсэн юм. Арай бадрангуй юу? Энэ одоо 60 хэлтэв штэ. Энэ олон готл. Одоо тэгээд хэрэглээ хамт цадгүй хүмүүс одоо ингээд тэгдэл юм байлгүй дээ. Тэгээ энэ өөрт нь бас юу штэ. Бас чамлагдаад байна штэ тий. Тийм ээ. Одоо тийм чинь ийм бадрангуй хариулт өгөөд байж байгаа хүний чинь одоо бачхүүн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тийм. Тий. Өөрийнх нь хөвгт. Чин биш юм. Ерөнхийлөгч 95 настай имэйлдээ өдгөө ерөнхийлөгч хүүгээрээ бахархаад амар жимээр амьдарч байна гэж байна шүү дээ. Зяа ястай үнэхээр тасгалын тойл болсон юм байна. Энэ Цайцсан хүмүүс юм байна. Ширлээд энэ хайрын
яг энэ зүгээр нэвтрүүлэг биш. Одоо зүгээр нэг чөлөөтэй ярьслаа тэр. Хайр идвэхээс л ийм л ийдтэй байна. Яа. Яа, зогсох.